Амраг ирээ нийслэл Улаанбаатарын төвчрөл саадлын талаар та бүхэн дараах мэдээллүүдийг тээврийн цэдэг албаас хүргэж байна. За хичээл сургууль эхлэх усантай холбоотойгоор Улаанбаатарын хөдөлгөөний нөхцөл байдлаас мэдээлгүй ихсэж байна. За тэгэхээр ялангуяа томоохон зах худалдааны төв, Нарантуул, Бөмбөр, Хүчит Шонхор, одоо Хар Орон, за мөн бар судалгааны төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачаал мэдээлгүй нэмэгдэж байна. Тэгэхээр иргэд та бүхэн томоохон зах худалдааны төв рүү чиглэхдээ одоо заавалчгүй орд зогсохыг хөдөлгөөний нөхцөл байдал дээр зогсоод дүүрсэн үед орд зогсох шаардлагагүйгээр ойр орчинд байгаа одоо төлбөртөө болон төлбөргүй зогсоол ойр орчинд байгаа зогсоолуудад хөдөлгөөний аюулгүй байдал ангаж байршуулан за мөн одоо худалдааны төв рүүгээ алхаж одоо хөдөлгөөний аюулгүй байдал ангаж зорчихыг цагдаа болгож зөвлөж байна. За мөн хөдөлгөөний төвжил саатал нөлөөж байгаа бас нэгэн шалтгаан бол зорчих хэсгийн нэгдүгээр гинэ болон зогсоол дээр тавьсан байгаа төв магистраль зам дээр байгаа машинууд дээр ардталтанд давхарлаад нэгдүгээр гинэ хаагаад тавьчих чинь. Тэгэхээр энэ төвжил саатлыг зохиомжоор бий болгож байгаа бас нэгэн зөрчил дутагдал юм шиг үү та бүхэн анхаарах хэрэгтэй. Тэгэхээр эдгээр өдрүүдэд аль болох зогсоод талбай дээр зөв байршуулах, нэгдүгээр нэг чөлөөтэй байлгаж нийтийн тээвэр болон бусад хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй ханх нь таны үүрэг оролцсон юм шиг ойлгох хэрэгтэй. Бага насны хүүхдийг замун хөдөлгөөнд авч явахдаа замун хөдөлгөөнд дүрм зааснаар заавалчгүй одоо гараас нь хөтөлж өөрөөс салахгүй байх бүх нөхцөлийг хангаж хөдөлгөөнд оролцох нь таны болон таны ирээдүйд маш хэрэгтэй юм шиг та хүмүүс анхаарах хэрэгтэй. За мөн энэ оны 8 дугаар сарын 20-наас 23-ны өдрүүдэд Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлдор дэлхийн эмэгтэйчүүдийн удирдах ажилтнуудын чуулга уулзалт манай улсад явагдаж байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор хөдөлгөөний нөхцөл байдлаас мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн урилгаар бүгд найрамдах Киргиз улсын ерөнхийлөгч, бүгд найрамдах Слован улсын ерөнхийлөгч манай улсад 20-наас 27 өдрүүдэд айлтж байна. Тэгэхээр эдгээр одоо зочид төлөөлөгчдийн явах зам маршрутын дагуу хөдөлгөөний төвчрөл саатал үүсэж болзошгүй байгаа тул та бүхэн эдгээр замыг сонгохгүйгээр бусад одоо сул чөлөөтэй замыг сонгож хөдөлгөөнд оролцох нь таны чөлөөтэй зорчих боломжийг хангаж байгаа нэг хэлбэр юм шүү. За мөн эдгээр өдрүүдэд гудамж замын зарим зам засварын ажлуудаас явагдаж байна. Жишээ нь энэ оны 8 дугаар сарын 20-наас эхлэн инвшийн өргөн чөлөө буюу та бүхний сайн мэдэх UB Palace-ын хойд уулзуураас өргөөгийн уулзуур хүртэлх гудамж замын хөдөлгөөний зам засварын арчилтын ажил эхэлж байна. За мөн 5 шарын фрезерийн шинжилсэн зам засварын ажилтай холбоотойгоор 5 шар руу чиглэсэн хөдөлгөөний нэгтгэл билэгдээ нэмэгдэж байна. Тэгэхээр та бүхэн эдгээр гудамж замын хөдөлгөөнийг сонгож оролцохгүйгээр бусад хөдөлгөөний гудамж замын хөдөлгөөнийг сонгож оролцоорой гэдэг цагдаа болгож зөвлөе. Та бүхэн Улаанбаатар хотын төвчрөл саадлын талаарх мэдээллийг Google Maps болон UB Traffic аппликейшнуудыг ашиглаж хөдөлгөөний нөхцөл байдлыг харж бусад замуудыг сонгож хөдөлгөөнд оролцоорой гэдэг цагдаа болгож анхааруулж.